бодсон байна. Ер нь бол яг засгийн газар цаашдаа бол одоо махны экспорт, махны үн энэ бол чөлөөт эдийн засгийн зарчмаар л явах хэрэгтэй гэдэг байр суурьт би зүгээр хуугны хувьд өнгөрсөн жилийн үед бол нөөцийн мах бэлтгэл дээр алдаа гарсан байна. Тэрнтэй холбоотойгоор одоо хөдөөж ахуйн сайд бол тодорхой арга хэмжээлүүдийг авч ажилласан. Гэхдээ бид нар бодит үн бол ямар байна вэ гэхээр зэрэг өдөл бол махны үн бууцсан байдаг. Гэтэл одоо яагаад буухгүй нөхөр баруун аймагуудад малын гоц салдар төгж гарсан учраас эндээс нийлүүлэлтийн асуудал нь тасалдаж байна. Тийм ээ. Тэгэхээр зөвхөн зүүн аймагуудаас мал орж иж байна. За зүүн аймагуд дээр хөдөөж ахуйн сайдын хэлснээр бол би бол тэрийг бас бодиттой шалтгаан гэж харж байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ жил бол зуншлах их сайтай байгаа. Зүүн талд бол мал махны нийлүүлэлт өмнө нь бол одоо юу гэдэг нь 3 хоног очоод зах зээл дээр гаргаад орлогоо өсмөл одоо 2 хоног гаргахад болж байна. Малын үн бол одоо хангалттай өндөр байна гэдэг. Ингээ малчин талаас одоо ийм ярьж байна тийм үү. Гэтэл хот дотор одоо бидний төв сүрэн газрууд дээр махны үн бол өндөр байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа юу анхаарах хэрэгтэй гэхээр нэгжийн хуулиараач тэр тухайн бүс нутгтэр үйл ажиллагаа явуул одоо хүнсний бодлого баримтлал одоо бодлого явуулах эрх нь бол тухайн шатны засаг дараад байна. Тэгэхээр бид нар энэ алдааг бол хойшоо давтчихуулахгүй. Иргэжил одоо махны нөөцлөн дээр нийслэлийн засгийн төвийн газар аймаг ор нутгийн одоо өдрлгүүд энэ иргэдийнхээ хүнсний гол нарын бүтээгдэхүүний нөөц шийдвэр өөрсдөө анхаарах хэрэгтэй. Энэ хуулиараа тавьсан үүргээ биелүүлж чадахгүй учраас өнөөдөр махны үн засгийн газрын асуудал болж хүрээд байна шүү дээ. Нийслэлийн засаг дарга, аймаг ор нутгийн засаг дарга нар нөөцөө бүрдүүлсэн байсан бол хавар жил болгоно болдог үстэй нөгөө хавар болон намар болно гэдэг шиг ингээд энэ удирдлагын шин чанартай хомсдол үүсдэх үед ажлаа хийгээгөөс болж ийм асуудал үүсчих. Дөрөвнөөс гарч ирсэн хөдөөж ахуйн сайд одоо энэнийг зохицуулах гээд бүх асуудлаараа л явж. Гэтэл энэ чинь яг өндөө хөдөөж ахуйн сайдын асуудал биш байхгүй. Аймаг ор нутгийн асуудал. Энэ үгдийг та бүхэн бас зөв ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна.